тавьсан байж байгаа. Generalization гэхлээр зөвхөн датанаас гадна одоо хараагүй датан дээр яаж сайн ажилтдаг болохгүй гэсэн асуудалтай холбоотой судалгаа хийдэг гэсэн болохоор тэгээд энэ хичээлийн гол сэдв болохоор одоо neural network-ийг сургахад байдаг good practice тэгээд ерөнхий дүрмүүдийг тэднүүсийн учир утгыг нь жоохон гадралдаг болно. За тэгээд яг нарийнаар хэлэх юм бол neural network сургах үед гарч ирдэг түгээмэл асуудлуудыг ямар юм байдгийг нь харна. Тэгээд тэднүүсийг засах хэд хэдэн гараараа засдаг аргууд бас харна. Тэгээд автоматар ямар нэгэн ийм судалгаагаар дэмжигдсэн байдлаар neural network-ийн weight-уудыг нь initialize хийдэг судалгаанууд ерөнхийдөө ямар санаа дагаж үүсчихсэн бэ гэдгийг нь харна. Тэгээд энэ дээдлийн 3 дээрээс сурч авсан юмнуудыг neural network-ийн сургалтын явцад ч гэсэн ашигладаг болгодог тийм арга batch normalization гэдгийг эцэст нь үзээд тэгээд дуусах юм аа. За энэ өмнөх хичээлдээр ашиглаж байсан new names гэдэг адилхан dataset-тэй ажиллаж байгаа. Тэгээд энд зүгээр ямар dataset гэдгийг нь харуулахын тулд би ингээд print хийчлээ. Жишээлбэл UN гэдэг нэрнээс гарч ирж байгаа data point-ууд нь гэх юм бол ингээд 3 цэгнээс Y-ыг нь таах. Цэг Y-аас 2 дахь үсгийг нь таах гэх мэтчлээ. Ийм dataset байна. За одоо ашиглаж байгаа энэ кодууд болонгууд бүгд өмнөх хичээл дээр байсан кодыг баг зэрэг өөрчилсөн тийм код байгаа. Тэгэхээр ерөнхийдөө ажиллах зарчим нь яг адилхан normal distribution-ээр weight-үүд хэлхүүдээ. За ингээд үү. За эхлүүлээд явж байгаа бараг адилхан код байгаа. Тэгээд бид нэр эцэст нь өмнөх хичээлдээ сургалт хийгээд ийм loss plot гаргасан. Training data дээр ингэж сурч ийн гэсэн юм. Эндээс одоо асуудлуудыг нь бид нэр харж болно. Хамгийн анх амар өндөр цэг дээрээс эхлэнгүүтээ хэдхэн давталтын дараа ер нь бол error нь биднээсийн хүлээж исэн тиймэрхүү төвшний error болцсон байна гэдгийг харж байна. За. Тэгээд сургалт хийсний дараа иймэрхүү lossтэй байсан юм байна гэдгийг нь юу ч гэсэн биччихье. Хамгийн сүүлд нь би loss-уудыг нь бүгдийг нь харьцуулсан тийм бас хариу бэлдсэн байна. За тэгвэл хамгийн анх амар муу lossтэй байна гэдэг байгаа. Тэр loss-ыг бүгдээрээ printlээд ингээ харах юм бол negative log likelihood нь ингээд 27,188 айгүй их тоо байна. Харьцуулах юм бол бид нэр бүх үсгийг нь зүгээр рандомор таах юм бол нэгийг хувадаг нь 27 хацаа error авна. Энэ error нь 3.3 хацаа гарах хэвээр. За тэгэхээр одоо хамгийн ихний асуулт би асууя. Тренинг датагаа харахын өмнө ямар нэгэн сургалтын процесс явахын өмнө ер нь яаж шийдвэр гаргах нь хамгийн одоо утгатай биднес justify хийж болохоор тийм шийдвэрүүд вэ гэдгийг одоо би асууя. Хариулах юм байна уу? Ямар нэгэн санаа байна уу? Асуулт нь ойлгомжтой байна уу? За бид нар одоо жишээлбэл таамаглал хийж байгаа датагаа англи хэлэн дээр байгаа дата гэдгийг мэдчих юм бол жишээлбэл A үсэг E үсгийг илүү их таадаг. Тийм байдлаар стратеги зохиогоод явж болно шүү дээ. Гэтэл яг тийм гэдгийг нь мэдэхгүй датагаа харахын өмнө ямар шийдвэр гаргавал бидний буруу байх магадлал нь хамгийн бага байх юм бэ? Бид нэр юу ч мэдэхгүй мөртлөө амар өндөр магадaltaйгаар энэ A үсэг байна гэд хэлээд иж болох юм уу гэсэн тийм ер нь асуулт байгаа. Тэгээд ер нь бодоод үзэх юм бол нэг нь бид нэр ямар хариу ингээд дата огт хараагүй юм чинь
Зүгээр рандомоор тааж хийсэн нь хамгийн зөв арга нь гэж би хэлэх гээд байгаа. За одоо тэгэхээр энийг энэ рандомоор таавал байх лосс нь энэ лоссноос хамаагүй бага байна гэдэг байгаа. Тэгэхээр одоо эднүүсийг бүгдийг яг бүр ингээд наривчлаад харъя. За энэ функц зүгээр ийм яг түрүүний сургалт хийжсэн кодтай яг адилхан ажилладаг. Гэхдээ зүгээр нэг удаа яваад зогсчдөг. Олон удаа сургалтын давталж хийхгүйгээр нэг л датагаар гаргаж ирээд тэгээд бид нэр pre-activation value тэгээд logitууд нь softmax layer-ийн өмнөх value-нууд нь тэгээд loss-ыг нь өгдөг. Зүгээр ийм функц бий бичсэн. За жишээ нь одоо жишээлбэл logitуудынх нь dimension-ыг бид нэр ингээ харах юм бол batch size маань 32 тэгээд 27 шүлэг dimensionтэй векторууд. Яагаад гэвэл бид нэр нөө үсгнүүдийг вектор болгосон шүү дээ. За одоо сургалт хийхийн өмнө neural network яаж шийдвэр гаргах чинь вэ гэдгийг нь хараад үзье. Data-ийн мөрөн дээр нь би logit value-нуудыг plot хийсэн байгаа. Dot-ийн мөрөн дээр нь softmax магадлалуудыг нь гаргацсан байгаа. Тэгээ ингээ хараад үзэх юм бол энэ scale нь асар өндөр болохоор одоо жишээлбэл энэ за яадаг чи энд 40 энд магадгүй нэг 30 мууч хатсан гэдэг ингээ ер нь бараг ойролцоо харагдаад байгаа боловч scale нь өндөр болохоор softmax тооцсны дараа exponential зэрэг дэвшүүлж байгаагаас болоод ингээ амар өөртөө итгэлтэйгээр нэг хариун дээр ингээд буруу хариу өгч чинь. Тэгэд энэ 3 шилдэг data point-ийн хувьд бол яг адилхан team trendтэй байна гэдгийг ингээ харж болж байна. За тэгэхээр эндээс бид нарын гаргаж байгаа дүгнэлт болонгууд модель амар итгэлтэйгээр буруу хариу гаргаад байна. Ямар ч юм мэдээлэл хүлээж авахынхаа өмнө. За тэгэхээр энэ бол яг юм unnatural маягийн шийдвэр гаргах процесс. Тэгэхээр энийг нь засъя гэсэн юм байна. Тэгэд засахын тулд бид нэр юу хүсэж байгаа юм бэ гэхээр softmax тооцсны дараа ерөнхийдөө uniform distribution-ээр ингээ хариу гаргадаг. Тийм байх хэвээр. Тэгэхээр softmax-ыг бид нэр бичээд үзэнгүүт одоо энэ logit value-нууд дээр зүгээр ингээ constant тоо нэмж тэрийгээ softmax-аар дамжуулж чинь гэдэг үзье. Тэнгүүд энэ нь яг бичээд үзэнгүүт энэ зэргүүд нь хоорондоо хураагдаад энэ нэмж байгаа KA зэргүүд нь хураагдаад зүгээр эцсийн бүлэгт яг softmax нь буцаад гарч ирж байгаа. За тэгээд энэ саяын процесс дээр болонгууд logit value-нууд дээр зүгээр constant тоо нэмж харуулж байна. Энэ функц яг адилхан юм хийж байгаа. Би кодн дээр яг ингээд change гэдэг ингээд нэг газар нь оруулсан байгаа даа шүү. Өөрчлөлт гэдгийг нь. За энэ тэгэхээр softmax тооцохын өмнө ямар нэгэн constant тоо нэмбэл юу болж ийнэ гэдгийг ингээд бид нэр гаргаа харах юм бол яг адилхан lossтэй хариунууд гарч ирж байна. Одоо энэ B2 дээр нэгийг нэмчүүл энэ нь B2 дээр 1000-ыг нэмчүүл хоёулаа яг адилхан loss гарч ирж байна. Тэгээ ганцхан loss-оор зогсохгүй softmax тооцсны дараа гарч ирж байгаа магадлалууд нь энэ softmax нэгийг нэмэнгүүтээ softmax тооцсон. Яг адилхан байдлаар шийдвэр гаргаж байна. Тэгэхээр ямар нэгэн тоо нэмээд бол ямар ч нэмэргүй юм байна. За тэгэхээр саяны томьёог нь бичээд дээрээс нь энэ зүгээр нэг visualize хийгээд гаргаж ирсэн юм болонгууд бид нар энэ logitуудынхаа стандарт deviation-ыг нь багасгамаар байна. Гэхдээ яг logit value-нууд нь өөрсдөө бол биднэрт нэг хамаагүй. За тэгээд initialization-ыг нь сольж байхдаа бид нэр зүгээр л logit-ийн scale-үүдийг нь өөрчилчихэд болно. Юм нэмэх талаар огт санаа зовох хэрэггүй. Тоогоор үржүүлэнгүүт одоо юу болдгийг нь код юу томьёог нь бичээд үзье. Зөвхөн KM гэсэн тоогоор logit-уудаа үржүүлэнгүүт тэнгууд харин яг хураагдахгүй дөрөвнийх шиг хураагдаж чадахгүй хамаагүй
ийм төвөгтэй ингээд тоонууд гарч илж байна. За тэгээд одоо бид нэр яг энэ томьёог ингээд төсөөлөхийн тулд энэ KM нь 0 руу бөгөөд хязгааргүй руу тэмүүлэл юу болох юм бэ гэдгийг нь хараад үзье. Одоо энэ KM багасаар хагаад 0 руу тэмүүлэх юм бол бид нэр uniform distribution төвлөлтнө. KM гэсэн тоогоор үржүүлж байгаа тоон 0 руу тэмүүлэх юм бол хэрвээ тэр тоон хязгааргүй руу тэмүүлэх юм бол бид нэр зүгээр л нэг юм уу одоо энэ argmax гэхэлэр одоо хит хитэн value жишээлбэл зэрэг адилхан утга авсан байвал тэднөөсийг зүгээр ингээд сонгодог. Team distribution руу тэмүүлж байна. Тэгэхээр зүгээр л хэр их ихтгэлтэй байна гэдгийг нь одоо энэ value ингээд тааруулж болж байна гэдгийг нь одоо ингээд харъя. За энд би кодн дээрээ дахиад нөгөө scale-ийг нь өөрчилдөг. Тоонуудыг үржүүлсэн энэ аргументууд өгөөд тэр аргументуудаараа scale өөрчилдөг. За тэгээд яг түрүүнийхтэй адилханаар ингээд энэ нь W-гийн 100 дахин жижигсгээд энэ нь B-гийн 100 дахин жижигсгээд энэ нь хоёулангийн 100 дахин жижигсгээд одоо тэгээд ингээд плотуудыг нь лоссуудыг нь харах юм бол хоёулангийн жижигсэн мэдээж хамгийн сайн байна. Гэхдээ ер нь B-г rescale хийх W-г rescale хийхээс хамаагүй бага үр нөлөөтэй байна гэдгийг харж байна. Бараг л нөлөөгүй. За энэ дээр би зүгээр сонирхуулж хэлэхэд хэрвээ LLM-тэй туршилт хийгээд ч юм уу тоглож үзэж хахад температур гэсэн параметр гарч ирээд тэрийг нь өөрчилж үзээд нэг бол зүгээр ChatGPT ашиглаж байхдаа creative writing гэдэг модуудыг нь ашиглаж үзчихсэн бол энэ нөө KM параметрийн ерөн тохиргоо гэж ойлгож байна. KM параметрийг багасгаад илүү тийм creative маягийн random маягийн текст гаргаж ирж байгаа. Тэр нь энэ параметр шүү гэдгийг хэлье. Тэгээд ер нь бол энэ scaling параметраар бид нар ингээд илүү тийм uncertain random guessтэй илүү ойрхон ажилтдаг болгож болж байна. За энэ саяны нөгөө бүгднгийн хоёулангийн rescale хийсэн тэр кейсийг плот хийж үзэж байна. Хоёулангийн 100 дахин жижигсэгдсэн. Тэгмүүд энэ scale нь хамаагүй жижиг гэн түрүүн 20 морь гэсэн том тоо байсан гэдгийг санджиж болно. Тэгээд softmax тооцсны дараа uniform distribution болчихж байна. Окей. Одоо зүгээр энэ саяны initialization-ыг ашиглаад loss-уудыг плот хийгээд үзье. За энэ код нь бол яг адилхан optimize хийжсэн тэр код нь тэр чигээр явж байгаа. Тэгээд ерөнхийдөө яг адилхан үр дүн байгаа болохоор би зүгээр гүйлгээд яг энэ хариуг л хариулъя. Тэнгүүд хамгийн анх амар муу lossтэй байжгаад сурж исэн тэр хэсэг нь алга болсон. Яг чухал сургалтынхаа хэсэг дээр ихэнх цаг нь өнгөрсөн байна гэдгийг нь харж болно. Тэгээд split loss-ийг энэ training validation loss-ыг нь сургалт хийсний дараа гаргаад үзэнгүүт өмнөхтэй харьцуулбал нэлээд дажгүй сайжирсан байгаа гэдгийг дараа нь харьцуулаад харж болно. Эсвэл та нар дэвтэр дээрээс бас харж болно. Окей. Энэ ингээд эхний нэг асуудлыг шийдчихлээ. Хамгийн анх шал буруу шийдвэр гаргаад ирснийг нь засаад өгчлөө. За дараагийн асуудал. Одоо энэ хоёулангийн rescale хийгээд зассан байгаа initialization лүгээ дахиад буцаад очие. Тэгээд hidden value-га pre-activation-аар оруулахын өмнөх pre-activation hidden value-га одоо plot хийгээд үзье. Энэ hyperbolic tangent activation-аар оруулчаад. За тэгээ оруулсны дараа юу байна гингүүт ихэнх нь хасах нэг юм уу нэг гэсэн хариунууд гаргаад байна. Яг адилхан тоонууд. Тэгэхээр энэ бол айгүй тийм сонин кейс болж байгаа. Яагаад гэхээр одоо энэ плотыг харж болно. Энэ плотон дээр юу байгаа вэ гэхээр tangent одоо hyperbolic tangent болон би энийг зүгээр tang h гэж бодчихдөг. Тэгээд derivative-ийг бид нэр плот хийгээд үзье.
Энэ плотн дээр одоо цэнхрээр манай activation байна. Derivation нь derivative нь шараар байна. Энэ улаанаар тодруулсан хэсэг болонгууд derivative нь 1000-1-ээс бага байгаа. Тэр region-ыг улаанаар тодруулсан байгаа. Тэгэхээр түрүүн хасах нэг болон нэг гаргаадсэн тэр бүх value-нууд чинь одоо энэ огт налуугүй энэ хавтгай хэсгүүд дээр унтсан байна гэсэн үг. Тэгэнгүүт ямар ч derivative гарч ирэхгүй, тэгэхээр weight-үүд нь ч өөрчлөгдөхгүй. Тийм асуудал гарч ирж байгаа. За тэгээд энэ pre-activation value-га бид нэр plot хийгээд үзье. Зүгээр histogramыг нь ямар ч value-нууд гарч ирж байна гэдэг. Тэр талхалтыг нь харах юм бол ингээд нэлээд өргөн энэ хасах 20-оос 20 хүртэл ингээд тавцсан ийм талхалт гарч ирж байна. За тэгэхээр ингээд дээр харуулснаар ингээд яг хавтгайцсан тэр хэсэг дээр нь манай value-нууд бүгд очиж унаад байна. Тэгээд энэ нь бол ер нь бол нэг асуудал биш л дээ, бага тоогоор байх юм бол. Гэхдээ яг ийм dead neuron гэсэн асуудалд хүргэж болдог. Одоо энэ тохиолдолд нөгөө түрүүн region-ыг нь plot хийгээд хасах дөрвөөс бага юм уу, нэмэх дөрвөөс их үед derivative нь 0 байсан гэдгийг бид нэр харсан. Тэгэхээр яг тэр хэсгүүдийг бүгднийг ингээд шараар тэмдэглээд харах юм бол энэ зарим колумнууд нь бараг битүү шар. За зарим одоо энэ колумн ч юм уу те бүгд битүү шар байх юм бол одоо бүх data point-ийн хувьд ямар ч gradient тооцож чадахгүй байх юм бол тэр нейрон байгаагүй бараг дээр болчихж байгаа. Угаасаа сурч чадахгүй, тренинг датаны аль нь ч тэр нейроныг activate хийж чадахгүй болохоор. За тэгэхээр юу ч гэсэн энэ плотоос бид нэр ингээ харах юм бол энэ нейрон нь ингээд dead болох яг тэр магадлал нэлээд өндөр байгаа тийм. Тэгэхээр одоо initialization-ыг засаад энэ pre-act тийм талхалт нь илүү нарийн болгоё. За энэ яг түрүүнийхтэй адилхан код. Тэгээд энэ өмнө нь сайжруулалтанд энэ 0-100-1-ээр үйлчилж байгаа энэ байна. Тэгээд pre-activation value чинь энд байгаа юм чинь. Энд. Тэгэхээр W1 болон B1-ийг одоо ингээ параметрээр үйлчүүлье. Тэгж энэ pre-activation value-га ингээ шахна. За тэгээд ингээд яг адилхан код логик код ашиглаад гарч ирсэн юугаа pre-activation value-нуудыг plot хийгээд үзье. Энэ болонгууд одоо W-гийн за би энийг харуулах гэж тээ. Энэ нөгөө W1-ийг 0.3-аар scale хийсэн. Энэ B-гийн B1-ийг 0.1-ээр гэх мэтчлэн. Тэгээд энэ бот нь хоёулангийн 0.3 болон 0.1-ээр хийнгүүтээ одоо энд плот хийгээд үзэнгүүт тархалтууд нь ингээ хоёулангийн мэдээч scale хийсэн хамгийн ингээд нарийн тэгээд ер нь бол W scale хийсэн хамаагүй үр нөлөөтэй. Тэгээд эцсийн бүлэгт энэ dead neuron-ын тоон хамаагүй багассан байна. За тэгээд энэ dead neuron-ыг нь багасгсан одоо тэр кодыг ашиглаад одоо энд өөрчлөлт нь оруулсан. Дахиад сургалт хий. За тэгээд энэ validation loss нь өмнөхөөсөө дахиад багассан байгаа. Сүүлднээс харьцуулж харж болно. Энэ нөгөө санаан чухал үр дүн нь угаасаа жижигэн neural network болохоор нээгч тийм амар чухал биш болохоор би нөгөө хариунуудыг нэх амар ярихгүй байгаа юм шүү. За одоо timing гэдэг одоо илүү тийм цаад утгатай ийм initialization аргын талаар ярив. Одоо хүртэл болонгууд бид нэр гараараа яаж энэ initialization-ыг засах уу, яаж ингээд буруу байгааг нь visualize хийгээд явах вэ гэдгийг ингээд харж исэн. Тэгээд бид нэр ингээд дандаа хаанаас чи ингээд нэг 0.3 0.1 гэсэн ингээд нэг хинч мэдгүй тоо гаргаж ирээд байж болохгүй шүү дээ. Тийм болохоор
ер нь баг ихэнх neural network дээр ажиллаж болохоор дээрээс нь гүнзгий neural network дээр бид нэр бүх тоог ингээ гараараа tune хийхэд аюу хэцүү. Тийм үед одоо яаж scale хийх гэдгийг гаргаж ирээ. За. Хамгийн түрүүнд энэ toy example шүү. Энэ түрүүний neural network дээр төстэй. Гэхдээ энэ дээр юу болж байна вэ гэхээр зөвхөн W-гаар үржүүлээд bias нэмэхгүй, activation тооцохгүй зүгээр ингээ гаргаад ирж байгаа. Энэ linear transformation хийсний дараа одоо энэ талхалтыг бид нэр ингээ харах юм бол хамгийн анх нөгөө normal distribution-ээс гаргаж ирсэн x-ийг W-гаар үржүүлсэний дараа ойролцоогоор нэг одоо хэд дахин чи энэ 2.5 гэх юм бол ингээд нэг 4 дахин томолцсон тийм талхалт гарч иж байгаа. За энэ widening болсон. Энийг нь ойлгохын тулд хэдүүлээ зүгээр бичиж үзчих. Томьёог нь мэдх юм чинь нөө yij гэдэг одоо энэ шугамн хувиргалт W-гаар үржүүлсэний дараа гарч иж байгаа тэр векторын нэг элемент нь энэ ij байхгүй л байна гэдэг. Гэтэ яг энэ yij нь байх юм байна. Томьёогоор нь задлаад бичих юм бол ингээд 1-ээс 10 хүртэл одоо энэ нөгөө W матрицын мөрийн дагуу тэгэл x-ийн багны дагуу ингээд доошоо яваад 1-ээс 10-ийн хооронд ингээд нэмж байгаа. За тэгэхээр энэ y элементийнх нь variance-ыг бид нэр тооцоод үзэх юм бол ийм болно. Яг зүгээр томьёогоо орлуулчихна. Тэгэнгүүтээ эндээс x-ийн болон w-гийн expectation дунд чинь 0 байгаа. Бид нэр 0 болон 1 параметртэй normal distribution-ээс гаргаж ирсэн болохоор тэгэнгүүт энтэй адилхан болно. Тэгэл эцсийн бүлэгт нөгөө хамгийн анх байсан variance-ууд нь 1 болон 1 болохоор 10 болж байгаа. Тэгэхээр variance нь 10 дахин ихсэж байгаа юм чи standard deviation нь язгуурлаар 10 хавцаагаар ихсэж байгаа. Тийм болохоор энэ W-гийн язгуурлаар 10-аар хуваагаад өгчий. Тэгээд дахиад талхалтыг нь бид нэр плот хийгээд харах юм бол ингээд ерөнхийдөө гайгүй тогтмол байхаар гаргаад ирж байгаа. За шугамын хувиргалтын хувьд бид нэр яаж scale хийхээ ингээ ойлгочлоо. Одоо activation-ийн хувьд юу хийх вэ гэдгийг одоо бодоод үзье. Энэ үйлдэл ер нь гайгүй ойлгомжтой байна уу? За activation-ийн хувьд энэ жоохон төвөгтэй. Ихэвчлэн хүмүүс яаж activation-ийн хувьд ашигладаг вэ гэхээр ингээд PyTorch-оос ингээд recommend хийсэн value-нуудыг ер нь ашиглацдаг. Таан H-ийн хувьд жишээлбэл ямар тоо байгаа гэдгийг нь шууд аваад ашиглацдаг. Тэгээд тэр нь ихэвчлэн сайн ажилладаг. Тэгээд ер нь бол яг би нэг discussion болоод дагаад үзсэн чинь тэр value-нуудыг нь гаргаж ирсэн нь бас яг томьёоноос жоохон өөр нэг тийм аргаар гаргаад ирсэн. Тийм байгаад байна. Тэгээд одоо би нэг heuristic тестлэг юм функц биччихье. За энэ функцийг би одоо тайлбарлая л да. Хамгийн анх x-ийг normal distribution-ээс гаргаад ирнэ. Энэ x нь 10 элементтэй вектор, тэгээд 1000 ширхэг batch элементтэй batch. За тэгээ би нөө түрүүн асуудал болж байгаа хоёр юм хэлээдсэн. Нэг нь dead neuron. Би нөгөөдхийг нь хэлэх юм мартчихэж. Нөгөөдх нь болгоод хэрвээ стандарт deviation нь бүр 0 болчих юм бол яг зүгээр нэг тоо урагшаага дамжуулаад байна гэсэн үг. Тэгэхээр ямар ч мэдээлэл дамжуулж ганцхан тоол дамжуулж чаддаг болчингууд бас алдаатай болохоор энэ хоёрыг нь track хийгээд дараа нь plot хийгээд үзье. Жишээлбэл энэ dead neuron-ын тоон хамаагүй ихсэх юм бол биднэрт муу гэсэн үг. Стандарт deviation нь 0 болчоод тэндээ гацчих юм бол бас айгүй муу гэсэн үг. Тэгээд энэ W нь 10-ыг харьцах нь 10 матриц. Тэгээд gain гэдгийн зүгээр нэг параметр яа. Тэгээд энэ gain-ыг бид нэр туршиж үзэх гэж байгаа болохоор тэгээд яг адилхан ингээд initialize хийсэн W-нуудээр 100 layer-ийн туршид энэ i-ийн layer-тэй адилхан. Нэг layer болгоно ингээд linear transformation хийгээл tangent тооцоол яваад байдаг. Тийм болгоод одоо эднүсийгээ бид нэр плот хийж үзнэ. За
Энэ олонгууд gain-ийг нэгээр тааруулвал за энэ gain-ийг нэгээр тааруулвал энэ нь 5-аар тааруулвал энэ нь 10-аар тааруулвал энэ нь 5-ыг хувадаг нь 3 гээд PyTorch recommended value-аар нь тааруулвал одоо standard deviation дээдүүдийг ингээд цуглуулсан ийм хариунууд гаргаж ирж байгаа сэл. За тэгээд плот хийгээд үзье. Би плотон дээрээ барыг бичсэн байхаа та. За тийм. За энэ стандарт deviation нь энэ нь layer-ийн тоон. Хамгийн анхны layer болон энэ 100 дахь layer дээр юу болж ирсэн байна гэдгийг нь харуулж байгаа. Gain-ийг нэгээр тааруулах юм бол жижиг тоо болохоор linear transform-ын дараа бид нар яг адилхан distribution-тэй үйлдэж байгаа. Тэнгүүдээ activation функцээрээ оруулангууд ингээд тархалт маань нарийсаар байгаад сүүлдээ 0 болцсон. Тэгэд ер нь ингээд нэг 30 дахь layer-ээс хойшоо зүгээр л тоо урагшаа өгдөг болсон байна. Gain-ийг нь бид нар x-гээд ингээд 5, 10, 5-ыг хувадаг нь 3 мөр болгосон чинь стандарт deviation нь гайгүй тогтмол хэвэндээ үлддэг болчлоо. За энэ юу ч байсан болж байна, сайн байна. Гэтэл энэ gain-ийг нь 5, 10 болгосон кейсүүд дээр юу болсон байна вэ гэхлээр нейронууд нь ихэвчлэн ингээ үхсэн. Тэгэхээр rescale хийгээд тоогоор үржүүлж байгаа болохоор ингээд нэг том тоо гаргах чинь бусад тоонууд нь 0, тэгэл том тоо гаргацсан тэгээд бусад тоо нь 0 гэнгүүт стандарт deviation их харагдаад асуудалгүй юм шиг харагдж байгаа боловч яг бодит байдал дээр ихэнх нейронууд нь үхсэн тийм байна. Тэгэхээр одоо яг түрүүний ямар асуудлыг шийдэж байгаа вэ гэдгийг дахиж бодонгуудаа бид нэр ингээ heuristic туршиж үзээд ийм initialization хийж болох юм байна гэдгийг ингээ ер нь харж болж байна. Тэ? Gain нь 5-ыг хувадаг нь 3 байвал болж юм гэдгийг харж байна. За тэгээд эцэст нь бид нар ийм K-mean initialization гэсэн аргатай үйлдэж байгаа. Gain-ээр үржүүлсэн. Тэр нь activation-аас хамаарсан нэг value гарч ирэн. Тэгээд fan in-ийн тоо биднүүсийн хувьд язгуурдаар 10 байсан. Нэг team normal distribution-ээс sample хийгээд явах юм бол ер нь болж байна. За одоо энийгээ дахиад оруулаад loss-уудыгаа тооцоод бас яг адилхан код болохоор би ингээд хаяад явчих. За. Тэгэд энэ дахиад бас жоохон багасч байгаа. Та нар дараа нь хацуулж хараарай. Окей. За сая initialization яаж хийх вэ гэж бид нар ярьсан боловч яг optimization явж явах үед одоо gradient ашиглаад update хийж явах үед standard deviation юу болох вэ, activation юу болох вэ гэдгийг бид нэр ерөөсөө ярьсангүй. Тийм болохоор одоо сургалтын явцад яаж энэ аргуудыг одоо ашиглах вэ гэсэн юм энэ section дээр би ярина. За тэгэхээр дээр болонгууд би хоёр асуудал хэлсэн. Эхнийх нь standard deviation 0 болох, нөгөөх нь dead neuron. Тэгээд энэ хоёрыг ер нь бодоод бид нар normal distribution яг ингээд тархалт нь тийм ч өргөн биш normal distribution байх юм бол болох юм байна гэдгийг ойлгоцсон. Одоо тэгэхээр тэрийг ашиглаад normalize хийчихье. Pre-activation value нь энд тооцогдлоо. Тэгээд тооцогдсны дараа дунджийг нь batch dimension-ийнхаа дагуу тооцоод элемент болгоноос нь энд хасчихна. Дараа нь batch dimension-ы дагуу одоо standard deviation-уудыг тооцоод тэгээ хуваачна. Тэнгүүт биднээс одоо энэ pre-activation маань сургалтын явцад ч гэсэн байнга 0 дундчтай 1 deviationтэй тийм normal distributionтэй бараг адилхан гарч ирэх болно. За одоо энэ кодонд ингээ асуудал байгаа заяа. Харах юм бол rescaling parameter маань байхгүй болсон. Энэ rescaling parameter өмнө олонгод хэдэн элементтэй байгаас шалтгаалаад бодож чижсэн. Гэхдээ одоо болонгод сургалтын явцад болохоор арай жоохон өөр байх хэрэгтэй баг. Гэхдээ ер нь байхгүй байж болохгүй. Өшөө дээрээс нь нode болгоны одоо нейрон болгоны output нь яг адилхан activation-ы яг адилхан
domain. За activation-ы яг адилхан хэсэг дээр очиод байна. Энэ нь болонгууд бас учир дутагдaltaй. Жишээлбэл зарим нейрон нь зарим датан дээр ингээд activation нь илүү их тоо өгдөг ч юм уу бага тоо өгдөг байж ингэж нааш цааш хөдлөхгүй бол манай нейронууд бүгдээрээ бараг адилхан болчиход байгаа. Тэгэхээр тэгж ажиллаж болохгүйгээд бид нэр дахиад өөрчлөлтүүд ингээд өмнө гаргасан энэ дээр нь хийж байгаа. Тэр нь яаж юм гэхлээр одоо batch normalization gain болон batch normalization bias гэсэн юм өөрсдийг нь сургаж болдог параметрууд гаргаж ирээд тэгээ энэ параметрүүдээр scale хийгээд нэмээд тэгээ авчиж байгаа. Тэгээд энэ параметрүүд нь болонгууд яг адилхан gradient descent дээр сураал явна. Гэхдээ одоо манай нейронуудын жишээлбэл гаргаж ирж байгаа тоонууд нь бага зэрэг нааш цаашаа хөдлөх боломжтой болчихж байгаа. Гол юм. За тэгэхээр batch normalization-ээс гарч ирж байгаа нэлээд том шинж чанар байгаа. Тэр нь batch coupling effect гэдэг. Одоо энэ дээр гаргацсан энэ код болонгууд томьёогоор бичих юм бол жоохон таймлоод томьёогоор бичих юм бол нэг иймэрхүү болж байгаа. Одоо энэ F neural network neural network-ийн параметрууд нь theta. Тэгээд том B нь batch нь X нь болонгууд нэг data point. Бид нэр өмнө neural network-ийн output нь зөвхөн data point-оос хамаарч исэн бол data point болон neural network-ийн параметрээс хамаарч исэн бол одоо болонгууд энэ batch-ийн бусад элементүүдээс бас хамаарат байгаа. Эндээс харах юм бол нөгөө дундаж standard deviation batch-ийн бусад элементүүдээс хамаарч байгаа. За энэ шинж чанар нь сайн талтай, мууч талтай, муу тал нь нэлээд их. Сайн тал нь болонгууд юу вэ гэхлээр regularize хийж өгдөг. Ер нь бол нэг data point-ыг цээжилчихэд амархан. Гэтэл энэ data point-ий ямар batch дотор байна гэдгээс нь шалтгаалаад ингээд баг зэрэг юм noise-тэй team орчинд сурахад тэр data point-ийг цээжлэхэд илүү хэцүү болчихно. Тэгэхээр энэ нь тийм neural network-ийг өмнө хараагүй тийм одоо ийм баг зэрэг юм augmentation data point-ын дээр хийгээд байгаа юм шиг болчингууд дараа нь хараагүй датан дээр ажиллахад арай дөхөн болгоод өгдөг. За одоо муу тал руу нөрьё. Би энэ муу талыг зөвхөн одоо энэ batch coupling-тэй холбоотой муу талуудыг бичсэн шүү. Өөр одоо кодны implementation төвшний юмнууд байгаа. Гэхдээ одоо зөвхөн batch coupling effect-тэй холбох юм бол энэ биднээс энэ batch size одоо айгүй чухал hyper параметр болчихлоо. Сургалт хийхдээ зөв batch size сонгохгүй бол моделийн маань үзүүлэлт өөрөө өөрчлөгдөж эхэлнэ. Тэгэхээр жишээлбэл энэ хоёр дахь асуудал нь memory limitation орж эхэлнэ. Ер нь энэ сургалт хийж байгаа одоо batch normalization gain болон bias гэдэг тэднэр галч хэлснээр ингээд параметрийн тоон ихсэн. За тэр яах вэ гэхэд энэ coupling effect-ээс болоод хэтэрхий жижигхэн batch сонгож болохоо болчихно. Batch size нь 4-тэй модель, batch size нь 16-тай модель хоёр жишээлбэл шал өөр ажиллаад эхэлнэ гэсэн үг. Өөрөө сураад эхэлнэ. Тэгэхээр энэ буцаад ингээ memory limit болоод эхлээд ундаг. Тий. За гэтээ одоо биднээс яг яаралтай шийдэх хэвээр эднэр бол ер нь ирээдүйд гарч ирэх асуудлууд. Гэтээ яаралтай шийдэх хэвээр асуудал юу вэ гэхээр тест таймын үед batch normalization яаж ажиллах юм бэ? Яг тэгвэл зүгээр нэг data point тест таймын үед биднэрт ороод ирлээ. Тэрнгүүт бид нэр prediction хийж болохгүй шүү дээ. Биднэрт batch хэрэгтэй. Өөр элементүүд хэрэгтэй болоод байна. За тэгэхээр энэ дараагийн quiz энэ нэг ширхэг датаг neural network-оор ингээд тест таймын үед ашиглаж оруулж хахад яаж normalize хийх вэ гэсэн ийм асуулт байна. За энэ 3 сонголттой юм чинь яач тийм үү? Санал гэх юм уу? За хамгийн ихний сонголт нь болонгууд normalize хийхгүй зүгээр л x-ийг ашиглаад одоо өмнө mean тооцож ирсэн standard deviation тооцож ирсэнийгаа зүгээр x-ийг ашиглаад оруулчих гэл тэгж болж байна. Хоёр дахь нь болонгууд
тренинг датаныхаа статистикийг ашиглаж болж байна. 3 дахь нь болонгууд тест тайм инференс хийх гэсэн чинь дахиад одоо биднээс batch size 16 ах юм бол дахиад 15 request орж ирэхийг хүлээгээд суучилж байна. За эднээсээ эхний хариуг нь зөв гэж байгаа юм байна. За хоёр дахь нь. За гурав дахь нь. За окей. За энэ юу? Хоёр дахь хариулт нь зөв. Яагаад гэвэл одоо энэ эхний хариулт арай жоохон илэрхий буруу байгаа. Зөвхөн X-ийг ашиглаад normalize хийж бид нэр бас чадахгүй. Хэрвээ бид нэр batch B бүрэлдэхүүн тест таймын үед хүлээгээд авах юм бол normalize хийж байгаа distribution маань сургалт хийсэн distribution-аас маань өөр болчихно. Энэ нь одоо энэ time series датаны хувьд жишээлбэл те бид нэр дата сетээ хуваахтай ч юм уу те ирээдүйд гарч ирэх тоонуудыг бид нэр мэдэхгүй гэдгээ сургалт хийж явах бас ингээд дотроо бодоод явж явах хэрэгтэй. За. Энэ хамааралтай зураг шүү. Гэхдээ би нөгөө хариуг нь харуулахгүй гэдээ оролцсон. За тэгэхээр хамгийн амархан арга бол тренинг дата сетийн статистикийг ашиглаад normalize хийх. За тэрийг яаж хийх вэ гэхээр сургалт хийсний дараа статистикээ тооцно. Тэгж тооцохдоо ингээд энэ neural network-ороо датагаа тэлчгээр нь ингээд дамжуулаад энэ X training гэдэг тэлчгээр нь дамжуулаад тэгээд гарч ирсэн тоонуудыг нь хадгалчихна. За гэтэл энэ арга айгүй хэцүү энэ wasteful тийм арга. Яагаад гэвэл layer болгоны хувьд бид нэр бүх дата сетээ ашиглаад ингээд тооцоо гаргах хэрэгтэй болохоор энэ аргыг ер нь бол хийж ашигладаггүй. Тийм болохоор ингээд decaying running average ашигладаг. Томьёо нь энд байна. Энэ I нь биднээс optimization loop. Тэгэнгүүт хамгийн анх жишээлбэл хамгийн эхний batch normalize BN mini-гээ ингээд хадгалчихна. Тэнгүүтээ тэрийгээ ингээд нэлээд нэгтэй ойрхон тийм тоогоор үржүүлээд тэгээд дараачих нь апдейтыг ингээд оруулаад momentum гэдэг ингээд дундажлаад апдейтлаад ингээд явж байгаа энийг decaying mean гэдэг. За энэ decaying mean нь жишээлбэл одоо иймэрхүү байдлаар ажиллана. Одоо short term average гэх юм бол ингээд энэ жижигхэн window-оор бид нэр дундажлаад ингээд явангууд ингээд том хэлбэлцэлтэй ийм датаг илүү тийм хэлбэлцэлтэй тийм дундаж гарч ирнэ. Decaying mean болохоор энэ цэнхрэл тэмдэглэсэн байна. Одоо энд ирэхдээ жишээлбэл энэ 0,999-оор ингээд одоо 100 удаа 200 зэрэг дэвшүүлсэн тийм тоогоор дахиад үржүүлсэн болохоор энэ хамгийн урд байгаа тоог жишээлбэл бараг мартцсан. Тийм байгаа. Тэгэд decaying mean-ийг одоо ингээд ашиглаж байгаа. За энэ сүүлийн quiz тэгээ энэ жоохон төгтөө. Одоо энэ decaying mean ашиглахын оронд одоо энэ decaying mean дээр ийм тоонууд ашиглаж ингэж апдейт хийхээ оронд яагаад иймэр апдейт хийж болоогүй юм бэ? Жишээлбэл хамгийн ихний iteration дээр BNI ороод ирнэ. Тэгээд дараачих дээр BNI-га нэгээр үржүүлэнгүүтээ дараагийн BNI-га оруулаад одоо I дээр нэмэх нэгийг оруулаад тэгээд дундажлна. Тэнгүүд энэ өмнө нь байсан хоёр тооны яг дундчна. Тэгээд гурав дахь тоон дээр энэ өмнө байсан дундж байгаа хоёроор үржүүлээд дахиад нэгийг нэмэнгүүт яг 3 тооны дундаж, 4 тооны дундаж гэх мэтчлэн яг уул нь ингэж тооцож болно. Яагаад ингэж тооцохгүй decaying mean ашиглаж байгаа вэ гэдэг асуулт байна. Энэ хариулахад нэлийн төвтэй. Тэ. Энэ weight-үүд маань өөрсдөө өөрчлөгдөж байгаа болохоор яг тренинг датаны хувьд дундчийг тооцох биднээс хувьд ашиггүй. Яг хамгийн сүүлд гаргаж ирсэн weight-ийн хувьд
тренинг датаны дунджийг тооцох хэрэгтэй болохоор ингэж энэ decaying mean-ийг ашиглаж байгаамаа. Тэгэхээр тийм таны зөв. За одоо тэгээд энэ batch normalization-ы гаргаж ирсэн ашиг нь гэвэл дахиад баг зэрэг сайжруулсан. За энэ ч яах вэ? За тэгэхээр хамгийн гол эндээс сурсан юмнууд болонгууд зүгээр энэ сурч чаддаг алгоритм руу дата өгөнгүүтээ сураасаа гэд хүлээгээд иж болохгүй. Яг сурахын өмнөх моделийн bias нийлэн чухал. Биднээсийн баг хамгийн том сайжруулалт авчирсан тэр хамгийн ихний лоссыг зассан тэр засалт байхаа. Дараа нь харъя. Тэгээд dead neuron гэдэг асуудлыг бид нэр олсон. Тэгээд ер нь бол ийм хоёр асуудлыг л бид нэр шийдэх гээд хичээгээд байгаа гэдгийг ойлгосон. Тэгээд энэ activation-ы өмнөх value-нууд ер нь янз бүрийн visualization яаж ашиглаж модельо засдаг болох юм бэ гэдгийг бас харсан. Эцэст нь одоо энэ өмнөх энэ хоёр асуудлыгаа яг ингээд өмнөх хоёр асуудлаар ингээд гайд хийлгээд явах юм бол бид нар нэлээд дайггүй initialization strategy гаргаж ирж болно гэдгийг харсан. Тэгээ хамгийн сүүлд болонгууд сургалтын явцад яаж normalize хийх вэ гэсэн тэр аргыг асуусан. Тэр арга нь ингээд нейрон болгоныг normalize хийдэг team элементтэй normalize хийснийхаа дараа дахиад нөгөө rescale тэгээд shift хийдэг нейрон болгоныгаа энэ тархалтыг нь ингээ rescale хийдэг тэгээд shift хийдэг team параметруудтай тэр параметруудыг нь бид нэр сураад явчихна гэсэн үг. Тэгээд статистикийн team buffer memoryтэй тэр нь ингээ test time inference хийх үед ашигладаг. За ер нь бол хичээлийн контент ингээд дуусчихж байгаа. Энэний дараа болонгууд ерөнхий ойлголтууд нь дууссан ч гэсэн нөгөө кодо сайжруулад тэгээ практикт яаж ахиж авчрах вэ гэсэн хэсэг нь орж ирнэ. За өмнө нь болонгууд бид нар optimize хийж байгаа код маань мангар урт. Тэгэл өөрчлөлт хийх тоолондоо тэр optimize хийжсэн кодн дээр яг үүндээ бид neural network бол баг зэрэг өөрчилж байгаа шүү дээ. Гэтэл optimize хийж байгаа код болгон дээр ингээл дандаа өөрчлөлт хийгээд ингээ яваадсан. Тэр нэлийн хэцүү байсан. Тийм болохоор ингээд объектуудад хуваач. Энэ хамгийн ихнийх нь энэ linear layer гэдэг. Энэ PyTorch-тэй яг адилхан явж байгаа болохоор дараа нь PyTorch-ийн код уншихад ч юм уу их төхөмтэй болно. Энэ linear layer яаж ажилладаг вэ гэхээр дотроо weightтэй, тэгээ biasтэй яг нөгөө шугамын хувиргалт хийдэг тэр элемент нь явж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд шугамын хувиргалтаа хийлээ. Тэгээ хэрвээ bias байх юм бол bias-ыг нэмлээ. Тэгэл output-ийг гаргаж өгчдөг. Тэгээд бид нөгөө fan in, fan out гэсэн тоонуудыгаа өгөөд энэ linear layer гаргаад ирж болно. Дараа нь batch normal гэдэг энэ класс. Энэ класс болонгууд түрүүний нөгөө batch normalization gain гэдгийг нь gamma болгоцсон. Тэгээд bias гэдгийг нь beta болгоцсон. Тэгээд энэ ийм параметруудтай өөрсдөө сурдаг параметруудтай энэ нь дараа нь нөгөө buffer параметрууд байна. Энэ апдейт хийгээд бид нэр зүгээр хадгалаад явах. Тэгээ энэ нь болонгууд яг түрүүний кодтай адилхан. Дунджаа тооцлоо, variance тооцлоо. Тэгээд энэ мэдээ сургалт хийж явах үед дундаж variance тооцсонгуудаа normalize хийлээ. Normalize хийснийхаа дараа нөгөө өөрсдийг нь сурч болдог gamma болон beta параметруудаараа rescale хийлээ. За тэгээд нөгөө buffer апдейт хийдэг ийм хэсэгтэй. Одоо тэгэхээр бид нэр optimize хийж байгаа тэр loop-ын дотроо ингээл дахин юм өөрчлөөд авахгүй зүгээр л энэ layer-ийг нэг газар нь аваачаад тавьчихад л болох юм. За энэ тан ээж болохоор зүгээр л нэг л юм хийдэг.
За өмнө нь бид нэр ингээ initialization strategy зөвхөн ингээ forward pass хийхэд яаж ажилтдаг талаар нь ярьсан. Яг үүндээ биднээс юу хүсэж байгаа юм болонгууд нөгөө буцаад гарч иж байгаа gradient ч гэсэн ингээ эвтэйхэн байвал биднэрт хэрэгтэй байна. Тэгэхээр одоо тэрийг нь одоо visualize хий. Энэ код болонгууд яг түрүүнийхтэй log-ийн ер нь адилхан. Гэтэ object oriented болгоцсон. Гол нь нөө gradient-уудыг гаргаж авч байгаа. За одоо зүгээр энэ кодноос хамгийн ихний давуу талыг бид нэр харж байна. Өмнө нь бид нэр хоёрхан layerтэй neural network-ийг tune хийх гэж насаараа юм болж исэн бол одоо ингээд 6 layer зүгээр л хойноос нь ингээд 6 linear layer хойноос нь activation тийм ингээд амар амархнаар ингээд list гаргаад тавьчих жаа. Тэгэхээр гүнзгий network сурахад хамаагүй амархан болно гэсэн үг. За энэ нөгөө миний оруулсан үйлчлэл энэ weight-ийг нөгөө gain-ээр үйлчүүлсэн. Түрүүн linear layer-ийн gain-ийг нь бид нэр дотор нь бичээгүй. Яагаад гэвэл тэр чинь хойноос нь орж байгаа activation-ээс нь хамаарах болохоор. Тэгэд энийг юу ч гэсэн нэгээр ингэ биччихье. Тэгээд түрүүн бид нэр хатсан нэг үед стандарт deviation нь 0 болчиход байсан. Одоо тэгээд энэ дээр activation-ийнхаа distribution-ыг дахиад гаргах юм бол хамгийн анх layer 1 нь ерөнхийдөө ингээд баг tangent-ийн дараа нь ингээд uniform distribution байснаа layer 3, 5, 7, 9 гэд 9-ийн үед болонгууд ер нь бүгдээрээ баг 0 руу ингээд шахагдаад ирсэн. Team distribution гарч ирж байгаа. Энэ зөвхөн forward pass-ийн хувьд. Тэгэхээр түрүүн layer нь гүнзгий болох үед яах вэ гэдгийг бид нар яг neural network-ийн хувьд биш, toy example-ийн хувьд ингээ харсан. Одоо тэгтэл яг ингээд бас харж болж байна. За. Энэ болонгот gradient-ийн distribution. Тэгэхээр gradient-ийн distribution-ээс бид нар ингээ бас харж болно. Энэ layer 9-ийн gradient нь ингээд илүү тийм тэлцэн тийм болцсон байна гэж хэлж болно. Тэгэхээр ер нь ингээд layer нь x-ээд авах тусмаа бараг бүгд ингээд адилхан 0 болох гэдэг. За. Одоо болонгууд энэ яг өмнөхтэйгээ адилхан олон layer stacklсан ганцхан өөрчилсөн юм нь change нь энэ gain-ийг 3 болгоцсон. Энэ сайн 1 байсан. Тэгээ энэ 3 байх үед одоо өөрчлөлт ингэнгүүт бас ингээд distribution нь шал өөрчлөж байна. Нөгөө saturated болчихж байна. Нэг хасах нэг лөө. Тэгээ gradient нь бас ингээд гүнзгий болох тусмаа бүр ингээд шахагдаад 0 руу тэмдэглээд ирж байна. За. За энэ яг нөгөө зөв gain-ээрээ үржүүлж байгаа. Case нь зөв gain-ээрээ үржүүлэнгүүт бүгд ерөнхийдөө бараг адилхан distributionтэй бүх layer нь 1-9 хүртэл энэ forward pass-ийг gradient-ийн хувьд ч гэсэн бүгдээрээ харах юм бол бараг адилхан distribution байгаа. Тэгэхээр ингээд layer нь x-ж багасхад ер нь ингээд адилхан байгаад байгаа нь бид нэлээд ашигтай гэсэн үг. За энийг би алгаслаа. Одоо яа. Саяны кодны ер нь үйлчлэлт бол практикт биднэрт авчилж байгаа давуу тал нь neural network-ыг гүнзгий болгоход биднэрт илүү эвтэйхэн болчихж байгаа. Тэгэхээр ингээд neural network-ыг гүнзгий болгонгууд ямар ашиг гарч ирж байна вэ гэдгийг сая 6 layerтэй neural network initialize хийсэн. Тэгээд 6 layerтэй neural network-ийн хариу ингээд эцэст нь ингээд сургалт хийсний дараа та нар анзаарсан бол validation хамгийн сүүлд хамгийн сайнараа 2.1-тэй байсан. Одоо 208-тай болсон байна. Тэгээд энэ бол нэлээд том сайжруулалт. Энэ нөгөө batch normalization-ыг дахиад нэмчихье. Одоо энд оруулсан байна. Activation хийхийн өмнө batch normalization хийгээл тэгээд дахиад сургаад үзье.
За энэ графууд яг хэрэгтэй гэж үзвэл хараарай. Тэгээд сургангууд 208 байсан. Бас энэ өмнөхөөс баг зэрэг сайжирсан гэж магадгүй. За тэгээд хамгийн сүүлд нь за энэ зүгээр нэрүүдийг нь тааж байна. За энэ loss log нь хамгийн анх болонгууд validation 217 байсан. Энэ 104-өөр хамгийн анхны softmax-ийн distribution-ыг засахад ийм болсон. Тэгээд activation-ийг дараа нь засахад ийм болсон гэх мэтчлэн ингээ харангууд хамгийн сайн кейс нь гүнзгий хамгийн нөгөө 6 layerтэй neural network нь болж байна. За тэгэхээр одооноос эхлээд энэ нөгөө хичээл дээр байгаагүй надаас зүгээр өгж байгаа контент. Тэгээд энэ ер нь харах юм бол neural network айгүй сайн үзүүлэлт гаргаж ирж байна. Гэхдээ би нөгөө ямар үед neural network ашиглах юм бэ гэдэг талаар ярих гэж байна. Миний хэлмээр гол санаа нь болохоор neural network болонгууд айгүй specific нэг л төрлийн бодлогон дээр ашигладаг арга. Ихэнх тохиолдолд илүү тийм natural team аргууд илүү classic аргууд илүү сайн ажилдаг. Сайн ажилтгүй маа гэхэд ятгахнаа толгойн өвчнгүү нэлээд сайн үр дүн гаргаад ирдэг. Хамгийн сүүлд нь би яг ямар бодлогод neural network-д тохиромжтой байт юм бэ гэдгийг нь хэлнэ. За биднээсээ шийдмээр байсан асуудал томьёогоор бичих юм бол ийм conditional distribution-ыг бид нэр олмоор байсан. Ингээд энээс нэг хүртэл ингээд character-ууд харангуйтаа дараачих нь ямар байх энэ distribution-ыг л гаргаж ирнэ гэсэн. За тэгмүүд хамгийн анх нөгөө утгыг нь хэрвээ бид нар бодоод хийх юм бол n-gram table-ийг бид нар дахиад хийх хэрэггүй. N-gram table яадаг вэ гэхээр нөгөө тоолж ирсэн шүү дээ. Энэ character-ийн ардаас энэ character орсон магадлал хэдэн бэ гэдгийг зүгээр л тоолцсон. Тэгэхээр яг энэ distribution-ыг ер нь бол тооцчих юм гэсэн үг. Training data-ныхаа хувьд. Тэгээд энэ би bigram-ыг 4 gram болгоод бичсэн байна. Түрүүн харуулсан шиг манай датасет нөгөө 3 цэгийн хойноос нөгөө 3 үсэг хараад дараачихын тавхлахлаар хамгийн ихэнд бол 3 цэг байх хэрэгтэй гэдэг. Тэгээд 4 шилхэг индекс гаргаж ирэх хэрэгтэй нөгөө энэ 3-ыг харангуйтаа дараачийн character-ыг таахлахлаар 4 индекстэй 4 dimensionтэй энэ table гаргаж ирнэ. За тэгээд энэ build program-ыг дуудаад ингээд distribution гаргаад ирж байгаа юугаар нь хуваагаад. За би names dataset-нээс нь шууд зүгээр хайлт хийгээд үзье. SOP үсэг орсны хойноос E орсон тохиолдол ерөөсөй байхгүй юм байлээ. Тэгээд P-ийн ардаас E орсон тохиолдол бол нэлээд байлээ. Тэгээд энэ болонгууд нөгөө мэдээлэл нь алдагдчихж байгаа. 3 үсэг ашиглаад таамаглал хийх, 1 үсэг ашиглаад таамаглал хийх хоёрын хооронд гарч байгаа айгүй том мэдээллийн ялгаа нь энэ жишээнээс харж байна. За энэ нөгөө 4 грамм гаргаж ирсэн энэ table-ийг одоо ингээ харъя. SOP элементүүдийн хойноос ямар үсэг орох тэр үсгнүүдийнх нь магадлалуудыг нь би энд ингээ гаргачлаа. Цэг орох магадлал жишээлбэл 0.104 байна. A, B, C, D, E үсэг орох магадлал 0 байна. Их мэдчлээ. Тэгээ эндээс би зүгээр сонирхолтой гэж бодсон индекс нь одоо жишээлбэл цэг тэгээд E үсэг. Тэгээ энэ 8 дахь нь одоо юу чинь тэднүүсийн плот гэж print хийгээд үзэнгүүт цэг орох магадлал нь юм. SOP-ийн хойноос ер нь хамгийн их орж байгаа юм нь H үсэг байна. За энэ тэнцвэрийн манай 4 грамм модель маань ер нь бол ингээ яаж ажиллаж байгааг та нар харж байна. Ер нь хүсэл нөгөө bigram-ыг ашиглаад жоохон плот хийгээд үзсэн ч болно дараа нь. Энэ одоо 4 граммынхаа үзүүлэлтийг нь харьцуулъя neural network-тэй. За тэгэнгүүт
За энэ ер нь бараг адилхан код байгаа та. Тэгэхээр би зүгээр алхасчихъя. Тэгээ эцсийн бүлэгт гарч ирж байгаа лосс нь болонгууд 2 юу validation set-эн дээр 2.19 мөс гэсэн юм байна. Энэ гэхдээ бид нэр сайжруулж болно тий. Нөгөө өмнө нь бид нэр харсан шүү дээ. Count нь яг 0 байгаа үед нөгөө нэгийг нэмээд ч юм уу тэгээд ингээд илүү юм smooth хийж болж исэн. Тэр аргыг ашиглаад дараа нь сайжруулж болно. За. Түрүү softmax distribution-ы талаар би ярьж байхдаа ингээд smoothing effect-ний талаар ярьсан. Одоо энэ n граммын хувьд дахиад ингээд smoothing effect-ийг би дахиад ярив. Одоо энэ кодон дээрээс л ер нь бол ингээд харж болно л доо. 4 граммыгаа ингээд тооцоод гаргаж ирж байгаа энэ тоон дээрээ бид нэр айгүй бага тоон нэмж болно. Тэгэхээр ер нь бараг 0 энэ тоон нэмээгүйтэй адилхан, smooth хийгээгүйтэй адилхан. Айгүй бага тоон нэмж болно. Тэнгүүт ер нь нэг гарч ирж байгаа энэ харах юм бол train loss нь амар бага. Тэгсийн бүртлөө validation loss нь нэлээд их. Тэгэхээр энэ бол overfit хийж байгаа гэж харж байна. Тэгэхээр энэ тоог багасгах юм бол энэ smooth хийж байгаа тоогоо бид нэр өмнө нэгийг л нэмжсэн. Одоо smooth хийж байгаа тоогоо багасгах юм бол илүү их overfit хийдэг. Тийм болж байна. Бүр их тоо нэмчих юм бол random guesser болчихно. Одоо эндээс харах юм бол түрүүн 3.3 чинь random guesser-ийн loss гэж хэлжсэн. Яг train дээрээч validation дээрээч яг тийм болчихж байгаа. За тэгэхээр за энэ random guesser-ийн loss-ыг би зүгээр сануулж байгаа. За энэ код ерөнхийдөө яг кодыг нь нэг амар ойлгохгүй байсан ч гэсэн энэ хариунуудыг нь зүгээр харчээ. Хариунууд нь одоо case smooth-ийг л би ингээд tune хийдэг юм жижигхэн юу код бичсэн. Тэнгүүд case smooth 0 мянганы 1 үед train dev test loss ямар вэ? Мянганы 3 үед гэх мэтчлэн ингээд log scale
Тийм. За ороод ирсэн. Окей. Ийм их юм. Шээ. Яг. За. Энэ ингээд автоматар зүгээр ингээд tune хийж байгаа тийм loop байна. За энэ ингээд loop хийгээд ер нь нэх амар хичээхгүйгээр гаргаж иж болж байгаа одоо баг loss гэх юм бол энд байна. Training validation дээр 210 loss гаргаж иж болж байна. Дөрвөн болонгод нэлийн гүнзгий neural network энэс сайн байсан. Хоёр layer-тэй neural network баг бүгд энэс муу байсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг амар толгойн өвчнгөө аюул амрахтаар сайн модель гаргаад ирчих болж байгаа байхгүй. Тэгэхээр давуу талууд нь гингүүт энэ n-gram болонгоос яг бодоод үзэх юм бол аюул зөв арга. Тэгээд тайлбарлахад бас амархан арга. Зүгээр одоо жишээлбэл энгийн хүнд очиод ингээд neural network гэдэг юм байт юм аа. Тэр нь ингээд магадлалыг нь тооцдог гэх юм бол хүн ойлгохгүй шүү дээ. Тэгэхгүй ингээд бид нэр зүгээр ингээд тооцсон гэх юм бол тайлбарлахад амархан. Smoothing operation нь болонгууд түрүүн softmax-ыг янз бүр болгож үзчихснээс хамаагүй амархнаар нөгөө overfit болж гин үгүй юу гэдгийг нь контролддог тийм боломж биднэрт өгж байгаа. Тэгээд ер нь бол нэлээд сайн үйл үйлдэл гаргаж ирж болж байгаа. Гэхдээ аюу том асуудал байгаа. Энэ нөгөө K smoothie-г одоо жишээлбэл дахиад tune хийвэл магадгүй сайн болчихно л байна л да. Гэхдээ аюу том асуудал байгаа нь энэ баг байх үед өөрөөр хэлбэл цөөхөн character хараад дараачихын таачих үед бид нэр шууд ингээд estimate хийж болж исэн магадлалыг bigram болонгот зүгээр нэг character хараад болчихжээ. Гэтэл энийг ихсгэх тусам биднээсээ үзүүлэлт ер нь бол илүү сайжраад байна. Энэ баг байх юм бол аюу их мэдээлэл алдаад байна. За тэгэд энэ 3 үед биднээсээ 4 грамм энэ bigram-тэй адилхан тэр гаргаж ирсэн тэр table маань 27-гийн 4 зэрэг энтрийг хадгалах хэрэгтэй болчихж байгаа. 531 мянга. Чи 16 GB RAM-тай байх юм бол одоо тэр RAM чинь 8 тэрбум одоо float 16 гэдэг тийм тоо хадгалж чадна. Гэтэл энэ 8 тэрбум гэдэг чинь өөрөө буцаагаад нөгөө log scale ингээ бодонгууд 692 хэвцүүлнэ. Тэнгүүд ингээд 7 грамм модель 6 character-ыг хараад дараачихын хамгаалдаг модель бүр ямар ч боломжгүй болчихж байгаа. Тэгэхээр энэ memory limitation энэс болоод энэ n-gram моделийг бид нэр ашиглах ямар ч боломжгүй. Тэгээд ихэнх хэлний моделийн таскууд дээр бид нар ингээд sequence-ийг шууд ингээд тасдах тийм боломжгүй байдаг. Одоо урт текст ороод ирэхэд бүх текстээ ингээ ашиглаад хэлний модель болно ажиллаж явах хэрэгтэй. Тийм болохоор энэ n-gram модельүүдийг ашиглах боломжгүй болчихж байгаа. Тийм бол тэгэнгүүт бид нэр neural network ашиглаад юу ч гэсэн явъя. Эхний хэлжинд яг адилхан таслаад явчих. Дараа нь бид нөгөө дараагийн хичээл дээр үзэж байгаа аргуудад neural network ашиглаад энэ sequence нь бүр уртайсан ч гэсэн ажилтдаг модель гаргаж ирэх юм. За тэгэнгүүт энэ neural network-ийн хоёр шинж чанараас нь манай бодлого маань аюу шалтгаалаад ингээд тохиромжтой болж байгаа нь компресс хийдэг. Сая ингээ ярьсан чинь нөгөө neural network ер нь ингээ 12 мянган параметртэй 2хан лейертэй neural network ер нь дайггүй үзүүлэлт гаргаад ирсэн. Энэ 4 gram table-тэй харьцуулахад үзүүлэлт гаргаад ирсэн. Параметрийн тоон бүр хэд дахин бага. Тэгэхээр одоо энэ n-gram table чинь бараг адилхан тоотой зөндөө олон энтринүүд байдаг шүү дээ. SOP-ийн хойноос жишээлбэл зөвхөн E болон C-г орж ийн. Тэгэхээр бусад үсгнүүд нь биднэрт бараг хамаагүй байна. Энэ compression элемент байгаа болохоор энэ таскын тэр neural network ихсэн ажиллаж байна. Өөр нөгөөх нь таймлах. Бид нэр тэтэ тэргүй ингээл smooth хийх хэрэгтэй. Overfit хийхгүй тулд ингээд smooth хийх хэрэгтэй. Тийм таскын дээр neural network өөрөө ингээд юмыг таймлдаг шинж чанартай болохоор энэ smoothing элементийг нь өөрөө шууд зүгээр ингээд тооцчих хөнгөө
neural network тохиромжтой арга болчиход байна. За тэгээд миний зүгээс болонгууд ямар тохиолдолд neural network илүү тохиромжтой вэ гэдгийг би ингэж тайлбарлаж харах байна да. Тэгээд миний хичээл дуусч байгаа. За. Асуух. Юм бодчаад байна. Ойлгомжгүй байсан юм. Би нуруу болсон. За, тэг. Одоо бид хаана ярьж activation хийхэд манай дата системээс хамаарат 20-20 20 хөвчлийн програм 10-аас 10 хөвчлийн гарч ирсэн. Тэгээд бусад юунуудын хаан тааны activation дотор одоо хасах нэгрүү үсэг нэгрүү хийлээ. Тийм учраас манай дээд сэлмэн хэсэг. Тийм болохоор дээд сэлэн их болохоор буруу лоос өгöd гэсэн юм. Дээд сэлэн ихсээдсэн болохоор лоос нь буруу байсан гэхээс илүүгээр neural network-ийн зөвхөн зарим хэсэг нь л ажиллаж байна гэсэн үг. Тийм. Ихэнх нейронууд нь ямар ч үүрэг оройлгүй зүгээр л байгаа. Source ашигласан зарим нь. Тийм. Одоо бид нар нөгөө түрүүн шугамаа нейроныхын тоон жишээлбэл ингээд нэг 50 байлаа гэхэд тал нь хүчрэх юм бол зүгээр л 25 нейрон байснаас ялгаагүй. Тэгмэд layer болгоны хувьд 25 нейрон тэгээ дараа нь 25 нейрон ажиллана гэнгүүт ингээд гүнзгийрэх тусмаа яг үр нөлөөтэй сургалт хийж байгаа хэсэг баг байхгүй. Тийм байна. Лоос нь бол ер нь зөв. Гэтэл юу сурахгүй байна гэсэн үг. Тийм. Дэлгэцэн дээр асаад гацсан дээд зэрэг болсон тийм. Үнэтэй систем нэг утга нь өөрчлөлтөө гаргалтны байна. Тийм. Датанаас ерөөсөө хамаарахгүй нэг л хариу өгвөл тэгэл гацсан. Энэ жоохон биш л юм да. Тэгээд чөнгөлт нь одоо шүүтинг шүүтинг тийм тоогоо зөвхөн тэрээр шүүтинг ажиллаад байсан. Тийм. Яг гэвэл энэ нөгөө тангентийн энэ градиент нь 0 болчихж байгаа энэ хэсгээс бид нэр гаргахын тулд баг тоогоор үржүүлчингүүд одоо энэ төв хэсэг рүү ороод ирнэ шүү дээ. Тэнгүүд ажиллаад эхэлчихэж байгаа юм. Тийм. Хаана яцсан салсан тоо. Тааны энэ рүү орохын өмнө үржиж байгаа. Өмнөх тоо. Энэ кодон дээр салжлаа. Тийм. Одоо энэ W1 болон B1 гэдгийг нь үржүүлчингүүд энд үржүүлэлт орж байна. Энэ нь таан ээж өмнөх нь байна. Гэхдээ энэ одоо энд нарийсгаж байгаа ингээ хоёр талаас нь шахаад энэ гол хэсэг рүү оруулах гэж байгаа тэр тоогоо бас болгоомжтой сонгохгүй бол нөгөө стандарт deviation нь бүр 0 болчдөг. Нөгөө layer болгоноор пасс тоолонд ингээл нарийсгасаар гал сүулдэ ингээ 0 болчдөг гэдгийг бас эндээс харж болж байгаа тийм. Хитэрхий жижигхэн тоох юм бол шахсаар гал бүр 0 болоод тэгээд эзэн бүдэл зөв нэг л тоол урагшаа өгч чаддаг. Тийм. Тэрийг
яг судалгаагаар ингээд хаанаас гаргаж ирсэн юм бол гэдэг нөгөө анх байсан хичээлээр нь ярьж ирсэн баггүй. Тэгээд яг хайгаад үзсэн чинь нэг дискшн байлээ. PyTorch дээр. Тэгсэн чинь яасан гэсэн чинь нөгөө кодын биччихсэн үн нэг тоо алдаад бичсэн чинь тэр нь илүү сайн ажиллаад эхэлсэн. Тэгээд ер нь бол гэхдээ яаж гарч ийн гэдгийг нь бас нэг иймэрхүү туршилтаар бид нэр харж байна. Одоо ингээд layer-ыг нь x гэх тоолно, стандарт deviation нь 0 болчихгүй, тэгээд нейронууд нь бас хамаагүй олуулаа өгчихгүй юм шиг. Тийм байгаа тоог нь ингээд олох гол жоохон оролдоод хийж л 5-ыг бодгон 3 нэлийн сайн ажиллаад эхлэхгүйгүүд нь за энэ айгу болох юм. Энэ дээр одоо 0.1-ийг нэмж хасч масхад бол ялгаагүй л гэж хэлээ. Энэ тэгэл activation-ээс хамаарат өөр тоонууд ингээд бид гаргаад тавьчих байна. Би discussion-ийн линкийг оруулсан байна. Тэгтэр дээрээс харж байна шүү. Одоо ChatGPT энэ ажиллахтаа ингээд нэг сайн шиг яг ямар нэг тийм шиг ажиллана. Хоёрыг хараад чинь хоёрыг хараад үгүй. Тав тэгээд дахиад нэг вектор таваад дараагийн ингээд хамтаж юм. Ер нь зарим талаараа төстэй. Гэхдээ энэ тохиолдолд болонгууд бид нэр шууд ингээд хэр урт sequence өгч болохыг шууд ингээд таслаад байгаа шүү дээ. ChatGPT болохоор нэлийн урт байсан ч гэсэн ер нь гайгүй ажиллаж байна. Одоо жишээлбэл 256 үсэгтэй ч юм уу 512 үсэгтэй юм уу яг адилхан ажиллаж байна. Энэ тохиолдолд болонгууд бид нэр бүх текстээ 256 хугацаатай болгож таслаад байгаа тийм. Тэгээд ChatGPT олж ирсэн юм дахиад яг вектор болохоор тэгээд арай өөр одоо дараа нь бас танилцуулах тийм neural network бас ашиглаад яг дараачих нь дараагийн үсэг гэж токен гэдэг юм. Гэхдээ яг юу одоогийн байдлаар үсэг гэх юм бол тэр үсгийг нь яаж таах вэ гэсэн байдлаар ажиллаж болно. Эсвэл ингээд хид хідэн үсгнүүдийг нь бид ингээд устгаж өгч юм уу. Тэднүүсийг нь буцаагаад гаргадаг байж болно гэж нэг гол ялгаа нь гэх юм бол яг нөгөө таслах юм бол чиг байж ажилладаг гэх юм уу. Энд идэвхтэй суугаад яг сүүлийн 7 байрал бол тэгээд зөвөөсөр болох юм яг өөр цааш тийм яав зүйлс ажиллах. Зөвхөн бүр memory limitation ингээд бодонгууд neural network том үед биднээсийн ингээд орж иж байгаа sequence бүр урт үйдгэл зүгээр л memory limitation бодоод сүүлийн үед гарч байгаа модулүүд ингээд 1 сая токен гэхээ бараг ямар ч урт документ гэсэн ажиллаж чаддаг технологи бол тийм болсон. Тэр аргууд бас нэлээ бараг л танилцуулж таарна гэж бодод. Одоо өөрөөр хэлбэл оллоо саадын зарим төрөнд яа ихтгэж тэр нь одоо бүх 67 миллион уушаад байна. Энэ neural network-ийн параметрүүд нь шүү дээ. Одоо бид нэр сая neural network ингээд нэг 10 хэдэн мянган параметртэй гаргаж ирж байгаа шүү дээ. Хоёр layerтэй үед гэх тийм. Тэр уламагаас татсан юу large model чинь айгүй олон нөгөө тэдэн 8 тэрбум тийм параметртэй байх юм нөгөө энэ neural network-тэй адилхан. Энэ болонгод 10 хэдэн мянга баг плот хийсэн байна дөө. 11,897. Ингээд энэс хидч дахин тий сая дахин том юм уу та. Тийм мэдээ. Тэгээ дөрөв ялсан шиг нөгөө RAM чинь 16 ГБ байх юм бол тэрэндээ чинь ингээд 8 тэрбум тоо багт ирэнгүүт ялцчихгүй л комч нацаад юм л та.
anche ora si fa vedere che lo stai anziché che fanno sempre Stop shaking. Sì.